Өөр програм баримт доторх текстийг хуулчаад PowerPoint дээр текстээ байрлуулахдаа хуулсан зүйлээ эхлээд урьдчилан харах боломжтой. Энэ хичээл дээр ашиглах presentation буюу үзүүлэнг нээчихсэн байна. Эхний слайд буюу гарчиг байрладаг слайд дээр байна. Энд текст оруулах шаардлагатай байна. Гэхдээ тэр текстийг өөр баримтнаас хуулж оруулна. Тэр баримт маань Microsoft Word програм дотор байгаа. Word програмыг гаргаж ирье. Энэ хэсгийг сонгоод идэвхжүүлье. Ribbon доторх copy command дээр дарна. Эсвэл keyboard-ны Ctrl+C товч дээр зэрэг дарж болно. Буцаад PowerPoint руу оръё. Одоо слайд руу хуулсан текстээ байрлуулна. Эхлээд байрлуулах газраа курсороор дарна. Ribbon-ны paste command-ын доош заасан сум дээр даръя. Энэ дотор 4 өөр төрлийн тохиргоо байгаа. Тохиргоо болгоны дээр курсор байрлуулахад урьдчилсан зураглал харагдана. Эхний тохиргоо бол үндсэн форматыг хадгалах Word дээр хийсэн формат юм. Хоёр дахь тохиргоо бол PowerPoint дээр яг одоо сонгогдсон темийг хэрэглэх юм. Энэ тохиргоо дажгүй юм байна. Гурав дахь тохиргоо бол зураг болгож хувиргах юм. Сүүлийн тохиргоо нь текстийг PowerPoint-ийн үндсэн форматаар хадгалж байрлуулах юм. Энэ тохиргоо эсвэл хоёр дахь тохиргоо хамгийн тохиромжтой юм байна. Тиймээс би хоёр дахьыг сонголоо. Текст слайд руу орчихлоо. Энд ганц хоёр зүйл янзлах хэрэгтэй юм шиг байна. Текстийг зэрэгцүүлье. Текстийн хэмжээг өөрчилнө. Одоо үүнийг байрлуулна. Сонгож идэвхжүүлээд хулганаараа чирэгтэл болно. За одоо курсороо өөр газар дарж идэвхжүүлсэн командыг дуусгах юм. Сайхан харагдаж байна. Хуулсан зүйлээ байрлуулахаас өмнө урьдчилан харах нь хэрэг ашигтай болохыг та мэдэж авлаа. Энэ бол үнэхээр амархан бас хэрэгтэй команд юм аа.